За сайн бацхан өрхөн хүндэт сонсогчдоо. Globus podcast энэ удаагийнхаа дугаарт бид нар холбооны бүгд найрамдах фирма улсын Мюнстер хотод амьдардаг намин фэшн брендийн үүсгэн санаачлагч, хувцас, загвар зохион бүтээгч, дизайнер Цэндийн намын эрднийг урьж оролцуулж байгаадаа маш их баяртай байж байна. За манай өнөөдрийн маань зочин модтой холбоотой, хувцастай холбоотой ер нь маш их юм сонирхолтой ялангуяа бүсгүйчүүлд их хэрэгтэй их сайхан дугаар болно гэж найдаж байна. Манай ирчүүд ч гэсэн их сайхан сонирхолтой дугаар болно гэж найдаад ингээд зочин хувирсан байж байгаа. За сайн уу намаа? Сайн байна уу Цэндээ. Юуны өмнө намайг энэ подкаст урьж оролцуулж маш баярлалаа. Анхны подкаст байлаа. Тэгээд яг сандарсан. Уг нь их сандрахааргүй их цоглог залбаатай Германдаас нэлээд олон хүний танил болсон цоглог эмэгтэй байж байгаа. Одоо жоохон байж байгаа зочроо нь гарч хахаа гэж бодож байна намаа. За баярлалаа. Харин хичээнэ. Намаа чи 11-12 жил Германд амьдарч байгаа юм бэ. Өмнө нь Монголдо бас 2 их сургууль төгсөөд тэг Германд бас боловсрол эзэмшээд ингээд бас ойрын 1-2 жилээс өөрийн гэсэн бизнесийн гарагаа эхлээд ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр ямар зорилготой анх Германд иржээ, Монголдо ямар сургууль, ямар мэргэжлэр төгсөөд ирүү гэд энэ талаас эхлэх ойлоо. Тэгээ. 2002 онд Европ хэлний сургуулийн Франц англи хэлний багш орчуулагчид төгсөжсэн уучлаарай. Тэгээд яагаад Франц англи багш орчуулагч орсон гэвэл би Франц хэлэнд их дуртай багасаа л Франц улсад фэшн дизайнер сурах гэж мөрөөдөж байсан. Тэрнийхэн мөрөөдлөөр ингээд ээжтэйгээ хамт ээж унаар гэж зөвлөд орж ирсэн. Тэгээд дараа үнэтэй сургуулийг төгссөний дараа би шинжлэх ухааны технологийн сургуулийн интерьер экстерьер дизайнерийн сургуульд ороод 2012 онд төгсчихсэн. Одоо сүүлийн сургууль болохоор зэрэг Германд одоо манай Мюнстер хотын 2019 онд нэг сард продукт менежмент Bekleidung für Modeemacher und Maßschneider 3 зэрэглэлээр цааш төгслөө. Тэр нь болохоор зэрэг продукт менежмент дээр 5 галсан фэшн дизайнер. Тэгээд биений эсвэр хувцас засвар эсвэр хувцас эсвэр ойдл гэж 3 мэргэжлэр төгссөн сая. За баярлалаа. Намаа ер нь модтой холбоотой, хувцастай холбоотой хүн юм чинь би бас их сонирхож байна. Ер нь манай Монголд ингэж ярьдаг штэ. Хувцас борхон бие хэвтгэр гэдэг үг байдаг тийм ээ. Энэ ер нь юуг төлөөлж ингэж гарч ирсэн үг юм бол ямар утгатай үг болоо бид нар өөрсдөө ингэ хэрэглээд идэм бол? Ер нь эцэг ихээс ер нь Адам Ева шиг төрсэн хүмүүсд ямар ч хүн хаанч байсан эхний хандлагаар хувцас маш чухал байдаг. Одоо жишээлбэл хаана хинтээ уулзах, ямар конференцд, ямар хүнд тэр бие бурхан тэ хувцас гэдэг чинь хүмүүсийг амьлуулж байгаа. Тэр бол маш чухал хүн болгон хувцас өмсдөг. Тэрийг яг ямар шийдэлтэй өөртөө сонгож өөрийнхөө стилд харуулсан хувцсыг өмсгөл чухал болоо гэж би бодож байна. Өөрийнхөө стилд тохирсон хувцсыг өмсгөн чухал болоо гэд ярьж байна. Энэ дэр би болж игэл бас өөрөө хичээдэг байхгүй. Өөртөө тохирсон хувцсыг өмсөе заавал актер үнэтэйдээ биш. Гэхдээ бас ер нь манай монголчуудын хандлага нэг юм брэнд хувцас өмсч юмсан гэд боддог шүү дээ. Бас тийм хүмүүс нэлээд байдаг. Би ч гэсэн бас эмэгтэй үеийн болохоор болж игэл брэнд. Гэхдээ өөрийнхөө бас өөртөө тохирсон тийм нэг эвтэйхэн хувцас өмсч юмсан гэд бас их боддог. Тэгээд ер нь ингэж яриад байдаг шүү дээ. Брэнд хувцсанд ер нь их дурладаг зөвхөн монголчууд биш бас тэр хүмүүс их бүлэг хүмүүс байж гэн тий. Тэгэхээр энэ брэнд гэдэг байгаа юм чинь үнэхээр тийм чанартай сайн учраас тэгээд байна уу? Эсвэл энэ брэндүүд маань хитрхи их одоо хүмүүсийн оюун санаанд нь буутал нь одоо үнэтэй тийм юм чанартай байдгийг буутал нь их реклам хийдэгтэй би тийм болов зориулдаг. За ер нь бол стил гэж хэлээ л да. Хүн өөрийнхөө стилийг жоохон тодорхойлж болно зүгээр. Би одоо жишээлбэл жоохон рокер хуудуу ч юм уу тий одоо өнгөлөг час өнгөлөг өнгөтэй юмнуудыг сонирхдаг. Эсвэл хар өнгөг сонирхдаг ч юм уу тий. Эсвэл пурист биш жижигхэн зүйлт зөөх ч юм уу жижигхэн аймаг зөөх ч юм уу эсвэл хүнд харагдуулахаар тийм хувц өмсөх үү гэдэг өөрөө ихэд тодорхойлоод
Тэгээ тэрнтэйгээ тохируулаад та ямар ажил хийдгээс шалтгаалаад тэрэнд чинь тохируулж тэгээл хувцлалтаа одоо жишээл би гэхэд мэс өөртөө жишээ авчих мэстер би байдаг өдөр болгоны дугуун ундаг дугуун унж явахдаа би миний өв хөмсчилж болохгүй тэртэй адилхан өмдөө юу бөгч юм уу эсвэл бол пелник өмсөн байхад хүртэл пелникний хажуудлаар нь урт цалхаандаа байж дугуйгаа чих ч юм уу те тэгсэн мөртлөө гой ганган шиг тэрл болоо гэж өөрөө ч асуултанд хариуллаа брендлэг юм бол гэдэг чинь бас өөр л доо яг брэнд гэдэг чинь цаанаасаа маркетинг аюух явагддаг тухайн том компаниуд чинь өөр нь гэсэн маркетинг 30% дандаа зарцуулдаг тий орлогоос 30% зарцуулдаг 30-аас 40 тий 40 мөн зарим 50-60 ч юм уу брэнд болгоны чинь хувцнууд нь яг хаанаас хийснээс шалтгаална. Одоо манай хүүхнүүд чинь ерөөсөө хувцнуудынхаа этикет гэдэг нь болохоор баруун гар талынхаа доотлолт нь нэг тийм цагаан юм байгаа. Тэрийг гараад уншиж байх хэрэгтэй гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэн дээр яг бичсэн мэт made in China, эсвэл made in Bangladesh, Italian, Орайн, Poland, Польш улс үйлдвэрлэгдсэн байна уугүй юу гэдгийг ихэд нь харах хэрэгтэй тийм. Тэгээд металлных нь орцсон ямар шиг байх хэрэгтэй. Тэр орцонд нь байгаа. Одоо манай Монголд металлууд чинь болохоор зүгээр л silk, Zayda гэдэг нь зүгээр хийсэн байдаг. Энд болох Германд болохоор зэрэг орцууд нь болохоор наривчлал явцдаг. Яг цэвэр 100% силк юм уу, эсвэл 10% силк орцсон ч юм уу, тий? Хэдэн 5% кашмир орцсон юм уу? Тэрнээсээ шалтгаалаад хувцнууд чинь үнэтэй болж эхэлдэг. 100% силк байх юм бол тэр брендийн хувцс чинь үнэтэй болоо явчихна. 100% биш 10% сэлг мөртлөө тэр хувцсанд бас үнэтэй байна. Тэгэхээр яг шалтгаална л да та өөрөө ингэ барьж үзсэн, материалаа барьж үзээд өөрт чинь таалагдж гинөө биений пропорцд ямар байна. Үнэтэй хувцснуудын зарим нь эсгэлт нь бас сайн байдаг. Одоо жишээлбэл Ralph Lauren ч юм уу, Chanel тэгээ дрескүүрүүд нь бол гайгүй сайн байдаг. Тэр задлаад үсгэхэд болохоор дотроос нь хэсэг тий. Тэгээд материалын орц харж үзэхтэй. Та өөрөө мөнгөө яаж зарцуулж, яаж хэдэн нүгрэг гарах уу те? Яг танд чинь таалагдж гэнэ үү? Таны стил таалагдж гэнэ үү? Би бас өгөөшөө бодож үзээд миний байгаа хувцснуудтай тохирж үзэх юм уу? Би яаж өөрийгөө хувцснуудтай комбинийн болох уу те? Жишээлбэл энэ би саког авчихад юу бөхтэй хослол өмс ч юм уу, снекертэй юм уу, эсвэл догмат шүүгээ ч юм уу, хай хийстэй юм уу те? Их жишээ нь тэгээд янз янз л да манай монгол хүүхнүүд өөрсдөө зохицуулж өмстэй маш мундаг. Айгүй мундаг. Тэрийг би Франц тахтаа мэдэрчсэн. Яагаад гэвэл сонио болсон л да. Тэр нь Францд би нэг жил хүүхд тасарч байж байхдаа нэг айлд ном уншаал. Тэгээд өсмөсөнцдөг байсан. Тэгээд нэг сүүлдээ тэр хүүхэн маань хоёулаа дэлгүүр орё гэдэг. Тэгээд би сүүлдээ тэрний коуч болоод хувцсыг яаж авах уу, өмсүүлэх үү гэдэг юм яагаад. Тэгээд шкафны хяналтж байгаа байхгүй. Номоо чи зөвхөн дээдлийнхэн цамцсан доотлийнхаа өмдтэй доотлийнхаа гуталтай тэгээд ямар малгай өмсгөөр бэлтээ өмсгөө ингээд нэг юмд бөлгөө тавьчих. Нэг одоо нэг ганцхан аутфит гэх юм болохоор нэг бүхэлдэн цогц хувцсыг өмсөд хийж тавьчих шкафанд тий бөлгөө тавьчих. Тэгээд тэгэнгүүт би бодсон яагаад тэгдэм бол гэхээр зэрэг хувцас онгоолголоо шкафа уудлаа өлгүүрт ингээд өмд тий цамц тэгээ готлууд ингэ байж байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчууд аюу гой комбинийн болдог. Ямар готлог өмсөх, ямар бэж өмсөхөөс ингэ сэлж байна. Тэр нэр аюу агуу байт юм билээ. Тэгэхээр би юу хэлэхэд таалахэр зэрэг та нар яг өөрсдөө хэдэн төгрөгтэй бюджет байгаа юм. Үнэтэй хувц олгомж нь тий заавалч квалитет байна уугүй юу тэрийг та өөрөө шалгах хэрэгтэй. Таны өөрөө чинь гартай. Тэгэхээр зэрэг хажуулынхаа угаалтыг нь харах хэрэгтэй. Яаж угаад юм байна? Тэр маш чухал. Тэгээд хэдэн төгрөгөөр зарах уу? Тийг дараад нь яаж комбинийн болох уу? гэж зөвлөмөр байна. За маш их баярлалаа. Маш их яг үнэ бас хитвчээ харж иж хувцас авахгүй бол тэг хитвчээ хэтэрсэн хувцас аваад дараа нь бас асуудалд орох тохиолдол бас байгаад ах шиг байдаг тий. Тэрийг бол хүн болгон дорторнод өөрсдөө мэдэх хэрэг байх. Номоо чи саяхан бас ингээд өөрөө одоо хувийн бизнес эхлээд өөрийнхөө урлан ингэ нээсэн юм бэ. Энэ талаараа сонирхолж ярих уу? Анх ингээд 2020 оны 2 сард корона ороод ирлээ. За цагаан сар боллоо. За Германд бүгдээр ингээд локдаун болоод бүх юм хаагаал хийж байгаа байхгүй. Тэгэл манай нийтлсэн ах га ярдна гэдэг байгаа. Тэр маань за нэмэ маск хоёр шүү.
Тэгээ би бодсон. За би дизайнер хүн маск оёхгүй. Надад таалагдахгүй. Би эсвэл маск ерөөсөө оёдгүй, оёхгүй гэдэг. Өөр айгу гүрийг идсэхгүй. Тэгээд тэсэн чинь ах ирэл за оёхгүй болохгүй ерөөсөө хаач маск байхгүй. Бүр материалын дэлгүүр нь хаагдаад эрзэн нь 1 метр 5 евро боллоо. За тэгээ би бодсон. За ерөөсөө маск оё гэж бодлоо. За ерөөсөө оёхоос өөр арга байхгүй. Оёхтой бүр яг нүүрэнд нь тааруулсан бүр яг таарсан чинь мис маск оё гэж бодлоо. Тэгээд эхлээд ихний 300 маскуудаа ерөөсөө хүмүүсд тараас бэлгэлээл. За ерөөсөө би юу вэ? Тэрүүгээр л сайхан баян. Тэр хүмүүсд тэ муу юмныг бодож стресстэй байжснаас би ингээ маск оёод тэр муу мэдээг сонсохгүй хүмүүсд туслая гэдэг үүднээс би маск хийгдгүйсэн. Тэгээл хамгийн аз жаргалтай болсон зүйлүүд нь болохоор хүмүүсд ингээ энэ тийм пост оруулаад номингийн маск гэл бүк гэл баярлаа гэл нүүрнэ гэлсэн гэл нүдэн оч дүүрэл ингээл бүр би өөрийнхөө ингээ уйлж ирсэн ёо ямар гоё юм бэ. Би надад бол хайч дав эрзэн байхад би маскыг бол оёхол юм гэсэн. Тэгээд дараа нь шууд ингээд захиал гараад ирэл телеком, тэгээ Chanel-ийн дэлгүүрүүд, Dior-ийн дэлгүүрүүдийн хүмүүсүүд нь тусдаа өөр хөнгөсөн имижтэй маскнууд болно гэдэг. Тэгэл ажлын гараа эхлээд нэгсэн чинь юу 800 900 шиг маск оёцсон байдаг. Тэгээд тэд чинь орлон ороод ирэнгүүт нь заавал ч би бүртгүүлэх ёстой. Тэгээ би бүртгүүлээгээд өөрийнхөө сальбштундикад өөрийнхөө номын брэндэ байгуулъя гээд тэр юунд өгж байгаа юм л да. Хотынхаа хүнд өгж байгаа юм л да. Тэр хүн надаас хаттай цэнтаа яг үнэхээр өөртөө ихтэй байна уу? Маш их олон газрууд ингээд хамбуурч байна. Та яагаад ингээд заавалч ингээд ховдоо тустаа гарах гэдэг юм бэ гэдэг. Тэнгүүт нь би уцаар ярьж байгаа юм л тэр үед чинь бүгд пост тэр хүмүүс ажиллахгүй бүгд хоорондоос бинээсээ хоол байх хэвээр гэртээ эсвэл гэртээ ажиллах хэвээр мустаа гэл тэг бүх юм гэл энд чинь ингээл самуу өмнө болж байгаа юм чинь. Тэгээд би за ерөөсөө та ахад хүрээд ирэх 2 сарын дараа тэгэхээр таны бодол чинь арай өөрчлөгдөх байх. Та ерөөсөө номын брэндээ ерөөсөө байгуулахгүй гэж бодох байх гэж. Үгүй би байгуулах гээд ирж байна гэд нөгөө хүн бүр гайхаад тэр хүн хөрх ингэж бодсон юм шүү. Энэ нэмэлтээ хөрхи одоо корона удахгүй ингээ алга болно шүү дээ. Тэгээд дараа нь одоо маск авах хүн байхгүй гэдэг бодсон юм шиг жоохон. Би маск хийсэн. Би 800 маск хийчихэд байна гэд чинь хүмүүс чинь 10-10-аар нэг эсвэл 20-30-30-аар ингээд захиалаа явчих байгаа байхгүй. Бид чинь амар их ажилтаа энийг чинь манай найз хүүхэн эрдэнэс чүү ямар хэцүү юм бэ? Эрдэн хүртэл хэцүү ингээд би маш гоё оёх хэрэгтэй. Перфект оёх хэрэгтэй. Имийг герман хүнийхс хамар өөр. Аз хүний хамар өөр. Яг нүүрэнд нь тааруулсан перфект маск хийн гэж би бодсон. Тэгээ дизайн дээр өөр нэгэн логог наагаад эрзэн байхгүй юм чинь өөрийнхөө материалаар нь эрзэнтэй хийж мэдээл тэгэл. Миний загварууд нь 25 загварууд гарч ирсэн. Тэгэл байжсэн чинь ашгүй авсан. Тэгээд 2020 оны 4 сард өөрийн номын брэндийнхэн эрхийг авч ирсэн. Тэгээ баярлал яа хөс гожил. Мэдээж би эрхээ авахгүй болол нь хүн болгон оны эцээр тайлан тооцоо, данс тооцоо өгдөг. Тэгээ татвар өгдөг. Тэгээ манай нөхөр болохоор хуулийн хүн болохоор чи заавал ч мэддэгээс хурдан мэддэг. Яс хүн болохоор хурдан мэддэггээл тэгээ намайг шахаал өгдөг. Тэгэж номын брэндээ байгуулж ирсэн аюу хөвгөлтэй. Наад чи их гоё сонирхолтой түүх юм бэ. Надад нэг юм Harrison Ford-ийн хэлжсэн үг санаанд орж ин тэр хүн ингэж хэлсэн байт юм бэлээ. Амьдралд гарсан ер нь том өөрчлөлт бидний хоёр дахь боломж бас байж болдго юм аа гэдэг үг айгу санаанд орчлоо. Тэгээд одоо том өөрчлөлт жоо корона одоо дэлхийн нийтээр амар том өөрчлөлт боллоо шүү дээ муу талдаа. Гэтэл түүний маш их баярлалын тал дээр бас юм шүү дээ. Тийм талдаа сая их баярлдаг. Миний төрсөн ах намайг их ингээ пүшн болоод намайг их дандаа ингээд хөгжөөсэй гэд дараагийн асуудал юу болж ийн хэлчин сайн уу сургуульчин хэр байна гэж дандаа дэмждэг. Тэгээд за манай номингийн уучлаараа яриг нь тасалчлаа. Манай номингийн ах гэд ингээд 2-3 удаа сая дурдчихлаа. Манай номингийн ах нь болохоор соёлын тэргүүний ажилтан, оны шилдэг уран бүтээлч, цэндийн ган эрдэнэ гэд бас Германд нэлээд алдартай. Ер нь германчуудтай ч гэсэндээ нэлээд нэр хүндэг болсон маш зураач залуу байдаг. Яг мэргэжлийн одоо зураач Германд боловсрол эзэмшсэн Монголдо бас зургийн сургалт төгссөн баг тийм ээ. Тэгээ Монголдо зургийн сургалт төгсөөд зургийн дунд сургалт бас төгсчихсэн.
Монгол хүмүүстэйгээ их бас хамтарч ажилладаг юм шиг байгаа. Герман хүмүүстэй их хамтарч ажиллаж үзэсгэлэнгүүд энэ тэнд гаргадаг. Тийм нэг мундаг төвшгтэй туршлагатай ах нь байдаг. Тэр ах нь бас манай подкастад хэзээ нэгэн цагт орох урилга бол явуулсан байж байгаа. Тэгээд тийм үү. Ган Эрдэнэ зурсан нэг зургийг би харж байсан. Ер нь зургуудыг би сонирхоод хардыг. Тэгээд надад таалагдсан их гоё зураг байсан. Тэр зураг нь болохоор нөгөө Нью-Йоркийн Brooklyn Bridge гэдэг байдаг шүү дээ, алдартай. Тэрийг үнэхээр гайхамшигтай зурсан байсан. Ямар гоё зурсан юм бэ гэд магадгүй би өөрөө одоо 2 жил хагасын өмнө тэр гүүрэн дээгүүр ингэж явж исэн болохоор өөрөө очиод ингээ харсан юм чинь айгүй хэмтэй холбоотой болчихдог шүү дээ. Тэгээд ямар гоё зураг юм бэ? Үн ханшин одоо ямар байдаг юм болоо гэдээ бас өөрөөсөө асуугаад их таалагдсан. Дамжуулаарай. За гоё дамжуулнаа тавьсаах та. Би энийг бас подкастыг бас улам дамжуулаад би ахтай амар хайртай ш. Миний аавыг минь орлоод миний аав байдаг л да. Тэгээ аавыг минь орлоод энд миний карьерийн намайг энд Францд авчирч ирж анхны хүл тавьсан том хүн бол одоо миний хувьд бол том хөрөнгө оруулсан бол миний ах. Миний нөхөр бас маш их тусалдаг 2 хүн байгаа. Миний хоёр талаас ингээд за дараач асуудал за явна шүү. За хийн гээл. Тэгээд энийг дамжуулаад би ахтай амар хайртай шүү. Маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр. Мэдээж аавд мэдээж ээжтэй бүгдэнд нь дүүнэртэй бас. Амьдралд хүний амьдрал чинь талархаж явдаг бидний амьдралыг чимдэг бас хүмүүс байдаг шүү дээ амьдралд. Тэгээд дундуур чинь дүүргдэг тийм сайхан ах нь одоо энд ингээ байдаг юм бэ. Тэгээд гэр бүлэрээ ер нь танах их урлагийн улсууд юм бэ. Монгол бас хэдэн дүүнэр нь бие даасан бизнестэй бас өөрсдийн брэнд гэдгийг Монгол дээр одоо хоёлаа юу гэж болохгүй брэнд гэж яриад байдаг болчиход байгаа шүү дээ манайхан. Харин тийм уул нь брэнд гэдэг чинь одоо өөрийн гэсэн марк юм байна л да. Марк өөрийн гэсэн марк идентитет ш өөрийн марк нь гэхээр хоёлаа герман болгочиход байгаа байхгүй. Монгол хэл дээр яаж болохгүй брендийг одоо брендийг одоо өөрийн одоо сайн хэл мэдхгүй л байна. Брэнд л гэдэг тийм. Чид хоёрыг сонсож байгаа. Энэ хоёр юм ихтэй ингээ монгол хэлээ мартчихсан юм байна гэж бодож байж байгаа. Ер нь загвар мод гэж ер нь чиний хувьд юу юм бэ? Чөлөөт сэтгэлгээ юм уу? Өөрийгөө илэрхийлэх хэрэгсэл юм уу? Ер нь юу юм бэ? Загвар мод гэдэг. Загвар мод гэвэл одоо хүн хүний л одоо фэшн хүний хувьд бол өөрийнхөө имиж, стил өнгө айс түүх стори гэдэг түүх юм маш чухал. Хаанаас гаралтай юу ямар хүн байдгийг тэрийг бол хувцаараа гаргаж л өгсөн болов гэж боддгийг. Одоо жишээлбэл би өөрийнхөө нэг хувцсан дээр тайлбарлая л да. Миний төсөлтийн баярын хувцс нэг геогог балтай байгаа. Балтай мөртлөө урдаараа богинохон ардуураа урт. Энэ маань болохоор зэрэг би Францын Наполеон Бонапартын фрак хараацай костюмаас санагчилж яагаад энийг монголчлоод монгол үндэс оруулаад өөрийнхөө традиционал тийм товчоо оруулаад хийж болохгүй гэж. Тэрийг л загварчилж үндэслээ өөрийнхөө историк өөрийнхөө юуг л гаргах. Тэр л бол ер нь урлаг л да. Урлаг. Сайхан байдлаа. Сайхан хариултаас үнэхээр урлаг байдаг бах. Сая Франц гэж ярьж байгаа. Ер нь Франц гэхээр дэлхийн одоо загварын ертөнцийг Франц улстай маш их холбож ярьдаг. Дээрээс нь бас ер нь 1780 оны үеэрч 1789 он байдаг шиг санаж байна. Францын хувьсгал гарахаас өмнө одоо тэнд мод бол эд хөгжижсэн гэж ярьдаг түүх байдаг. Тэгээ одоо хиймэл үс хийх, пүүдэр, хувцс, дизайн тэнд маш их хөгжсөн байдаг гэж ярьдаг. Энэ тал дээр манай сонсогчдод бас ойлголт өгвөл яагаад бид нар Францыг ер нь их шүтдэг юм бол одоо модны орн гэж. Тийм Франц яг Парис гэдэг чинь ерөөсөө анханасаа л түүхэн болохоор зөв вайн, бяцлаг тэгээд шампань, тэгээд хувц цанараар бүгд ер нь бол Франц л маш их алдартай бүх юмыг давангаалцсан байдаг. Тэгээд заавалчгүй Франц хүн өөрсдөө тэр фэшнийг дэлгэрүүлээд байсан байх харагддаггүй. Ер нь интернационал байдаг. Одоо ингээ хараад хагаад би сая нэг артикл уншиж байхад 1850-аад онд нэг англи хүн тэнд анх haute couture гаргаж ирсэн. Өөрийн гэсэн haute couture
haute couture гэдэг нь болохоор зэрэг манай монголчууд мэдчихлээ. Загварчилсан үнэтэй материалаар маш хэцүү аргаар хийгдсэн баталгаач. Тэ? Тэгээд тэр маань яаж дэлгэрсэн мэ гэхээр зэрэг тэр Charles Frederick Worth гэдэг хүн маань болохоор зэрэг анх Хатан хаан 1850 Хатан хаан Викториад хувц хийж бичсэн. Тэгээд тэрнээс өмнө өөрийнхөө манекеныг бүтээгээд тэр манекенд үнэтэй хувцуудаа суулж тавьжсэн. Тэгээд сүүлд 1960-аад онд болохоор тэр prêt-à-porter гэдэг ready to wear гарч ирсэн. Тэр нь болохоор ерөөсөө limited edition, limited хувцснууд гэхдээ авангард ш. Тэгээд дизайнеруудынх нь өөрсдийнх нь потенциал, өөрсдийнх нь story ч юм уу яг тэр Chanel гэж яриад байгаа Gucci гэдэг тэр хүмүүсүүдийнх нь урд нь хийжсэн бүтээгдэхүүнүүдтэйгээ ингээд хослол яг урд нь яг юу гэж хэлээд байгаа тэрийг ингээд барьж аваад бариад тэрийгээр зохицуулж prêt-à-porter ready to wear хийгдчихсэн. Намаа би чамайг бас нэг сонсч байсан ингээд 2400 хүний өмнө өөрийнхөө хийсэн бүтээлийг одоо загварын тайзан дээрээс ингээд үзүүлж исэн ингээд энэ ямар учиртай одоо тийм шоу болов тэгээд тэр үед ямар сэтгэл чам төрж исэн бол одоо тайзан дээр ингээд зогсоод энэ бол мэдээж загвар зохион бүтээгч хүний мөрөөдөл бидэг л гэж бодож байна. Тайзан дээр одоо тэр олон хүнд ингээ хувцас бүтээлээ үзүүлнэ гэдэг чинь тэнд чи ямар мэдрэмжийг авч ирсэн бол? Манай сургууль жилд 60 хүн 60 орчим дизайнер гаргадаг. Одоо дизайнер хүмүүс гаргадаг. Тэр нь болохоор зэрэг 30 нь болохоор зөв fashion designer, 30 нь болохоор зөв product өөр төрлийн fashion management гаргадаг гэсэн. Тэр хүүхдүүд маань нэгдүгээр курсээс ахуулаад дөрөвдүгээр курс хүртэл хоорондоо яг юу сурсан мэдсэн нэг жилд юу сурсан мэдснийгаа хүмүүсд фэшнгаа үзүүлдэг. Тэрнийх нь үзэгчд нь болохоор 2500 хүн байсан. Одоо болохоор корона болохоор арай болохгүй байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр болохоор би өөрийнхөө нэгдүгээр курсээс эхсүүлээд 3 хүртэл өөрийнхөө хийсэн хувцсууд өөрөө би алхаж ирсэн. Алхаад өмсөөд үзүүлээд өөрийнхөө одоо энийг болохоор манай үзэгчд сонсогчдоос мэдэх байх. Коллекционаа эхлээд гаргана тийм үү групп дотроо. Нэг анги 30 хүүхэд 10 групп болгочихно. Тэгээд тэр 10 хүүхэд нь болохоор зэрэг өөртөө нэг коллекцон болгоно. Тэр коллекцон ямар өнгөтэй байх вэ? Ямар шийдэлтэй байх вэ? Хүрлийн коллекцон юм уу? Намрынх юм уу? Тэ? Тэднийг өмсүүлээд тайзан дээр явна. Миний сүүлд 2019 оны 1 сард өөрийн дипломын ажил гэх юм уу да. Дипломын ажил дээр гарч би уйлжсэн. Тэгээ миний коллекцон аюу гоёсон. Тэгээ би коллекцны нэрийг улаан хевсний хувцас. Тэгээ promi dresses гэж нэр өгсөн. Яагаад заавалчгүй яагаад нам фэшны хувцсыг улаан хевсэн дээр Монако эсвэл Нью-Йоркт өмсч болохгүй гэж. Тэгээд улаан хевсний хувцсанд ямар шүү байх хэвээр гэрэлтсэн хөлн гарсан тий жоохон дээр нөгөө юу гэдэг нөцгөвтөрдөө гэх юм одоо манай монголчууд намайг загнах байх. Тэгээд зэрэг нөгөө тиймэрхүү байдлаараа хувцснуудаа тэгээ Монголын урлаг оруулаад тэгээд толгоон гойл маш чухал толгоон гойл өмдтэй гуталтай бүгд ингэ хосоор нийж зогсож хийжсэн. Тэгээд 7 хувцас өмсөх хэрэгтэй байсан. Өмсүүлнэ. Тэгээд 7 манекен маань 4 минутын дотор хувцас танилцуулах хэрэгтэй. Тэрний дараа би өөрөө гарч ингэ хослоод ирсэн. Тэгээ манай багш бүд дээрээ ирж надад баяр хүргэсэн. Тэгээ сэридлүүд ингээ бүгдээ босч ирсэн. Тэгээ би өмөр өстэй талгаа ингээд баг миний хамаг би ингээл амар салгалаад яана юу болж байна. Вау гэж хүмүүсд ихний дуунаас ингээл гараал хэлэнгүүт ингээл бүгдээ ингээл тайз дүр ингээд арилал тэр үед ингээд өөрөө ирэхгүй ингээл бахархдаг ингээл өөрөөсөө би бас энэ хүртэл өнөө хүртэл ингээд явсан. Тэ одоо миний авиасгаас гадна маш их оролдлого маш их хөдөлмөрлөх үе байсан. Одоо яа хөдөлмөрлөх гэдэг хар зэрэг Герман
Манай сургууль чинь өглөө 8-аас ахуулаад 4 хүртэл байдаг гэсэн. 3 цаг хүртэл хичээлтэй. Тэгээд би 3-аас хойш би үлдээд дандаа юм авдаг гэсэн. Тэгэхээр манай оюутнууд ерөөс нийхэмч байдаг байсан. Тэгээд би за хүүхдээ 4:30-аас авах хэрэгтэй. Тэр хүртэл юм очил хүүхдээ аавна. Тэгээд орой би юм авдаг гэсэн. Тэгжээч өнөөдөр юм гэдэг чинь 3 жил хагас хийгээд фэшн дизайнер үүсгдэг юм шүү дээ. Чинь орлого олон удаагийн оюуталт өөрийгөө бүр байнга хөгжүүлэх, байнга өсгөж хөгжүүлэх зөв боловч тийм. Маш их баярлалаа. Намаа ер нь хүүхэд байхасаа юм ойж эхэлсэн гэдээ бас сонсчихсан. Тэгээд энд түүхэн ямар байсан бол юм ойжсэн гэхээр аав ээжтэй туслаад ойжсэн юм болоо ямар түүх байдаг бол Монголдо одоо тэнд ер нь үндэс суурь чинь одоо энэ юм хийж бүтээхийн үндэс суурь чинь Монголдо бас их Монголтай мань оролцоотой холбоотой түүх байдаг юм шиг байна тий. Тий, ер нь манай гэр бүл миний аав ээж хоёр хоёулаа зэхэтэн хүн. Миний аав бол эмч, хүүхэд эмч, миний ээж болохоор зэрэг барилгын инженер хүрээлэнгийн инженер хүн. Барилгын хүрээлэнгийн инженер хүн. Тухайн үед тэгэл зах зээл ороод 1990-ад оны үед аягүй хэцүү байлаа шүү дээ. Картны бараа очрлол айл болгон хоёр талга идэл хоёр талга авдаг байлаа. Тэгээд нэг баяраар нэг гулууц мах тий хүн бол мэдж байгаа. Эсвэл чихэр хідэн гэлбэр байх хэрэгтэй гэж бүгд тоотой байдаг гэсэн. Тэр үед нийгмээрээ тийм байсан үе тий уучлаарай. Тий бих бүх ард түмэн өсөж байсан тэр үед бол. Тэр үед бол миний ээж аав хоёр бодож байхдаа за энэ 5-5 хүүхдэд яаж өсөхгүй амьдрах болох вэ гэдэг. Тэгээ бидэд арьс ширний үйлдвэрээс үлдэгдэлтэй арьсыг аваад тэр өөрөө зүүгээд хагас бусан өдөр одоо дэнжин мянган зах дээр зардаг байсан. Тэрийг бол би аягүй сайн мэддэг. Одоо хүртэл мэддэг. Хичээлээ тараал 12 цаг тараал би ээжтэй туслаад ээж эсгээл би шудломдол тэгэл аав наагаал оёол тэгэл миний ах цаана эндүүдэл гээл тэгэл бүгдээр дамжлагсан тийм жижигхэн үйлдвэр байгуулсан байсан. Тэгээ тэрнээс их маш их одоо амьдралын хэвэн маяг тэгээд юмыг хийвэл яг дуустал нь хийх хэрэгтэй гэдгийг аягүй сурсан. Тэгээд яг сураад тэгээд дуусгасныхаа дараа тэрнийхээ бас тэгээ үр дүнгийг бас харах хэрэгтэй юм уу гэдгийг бас аягүй сайн сургасан байх гэж тийм. Тэр бол маш том амьдралын инвестицион гэж хэлэндээ. Маш том туршлага байсан шүү дээ тийм ээ. Туршлага тий. Тэгээд ямар санд нэг өдөр сая 2-7 оны өмнө манайхын вернисаж болсон цогнд үзсэн болж ирсэн. Тэгээд би өөрөө танилцаад фэшн дизайнер гэдээ хийдэг мэдэг гэсэн чинь тэр сэтгүүлч хүмүүс маань надаас асуусан. Танаа гэрүүл яагаад ингэж ийм уран байна? Яагаад ингэж ийм креатив юм бэ? Яагаад юунаас болоод ийм креатив болчихоо гэдгсэн би хэлчихсэн. Энэ бол миний ээж аавын л мөчл. Бид нарыг юмхнаар юмыг хийж сургасан. Тэгээд нэг жижигэн цаас байсан гэсэн бит хай. Чирийг ерөөсө хатгал. Эзэн нэг цагт чамд хэрэг бол. Тэгээд тэрийгээ зараад иймаа хийгээ заасныхаа дараа тэрийн үр ашиг харах хэрэгтэй. Эхлээд тэгээд эхлснийхаа дараа дуусгана. Дуусгасны дараа үр ашиг харах хэрэгтэй гэдгийг аюу том заагаад өгсөн байхгүй. Тэгээд би тэгжсэн чинь за ойлголоо гэсэн. Маш түр шүү. Үнэхээр ойлгож чинь тэгээд их ажил хичээнгүй гэр бүлээс ингээд хүмүүжил авч гарсан учраас ингээд гадны оронд бас ингээд амжилттай сайн тэмцээд ингээд явж байгаа юм байна гэдэг ойлголоо. Намаа заримдаа ингэдэг штеп. Маш ингээд хэцүү за нэг юм үг гэдэм юм. Би ямар сайхан амьдралтай байсан юм бэ? Эртхэн шиг анзаарсан ч болоосоо гэд нэг сэтгүүлч нь хэлсэн үг гэдэг юм Францын сэтгүүлч. Түн шиг чиний амьдралд өнгөрсөндөө харамсах гэдгээрээ биш өнгөрсөн явдлын үн цэнийг дараа нь мэдэрсэн тийм үе байдгүй чамд. Мэдрэлгүй яах вэ? Тэр бол алхам тутамдаа мэдэрчсэн. Бид нар чинь бүгдээрээ давхар сургуулийнхаа хажуугаар 10 жил байхдаа сургуулийн хажуугаар ажилладаг байлаа, хар орон дотор ажилладаг байлаа. Тэрний гадна цаана бас өөрийн гэсэн
мөнгөтэй яаж харьцах уу тий маш их мөнгө төгрөгтэй харьцдаг байлаа. Тэгээд тэр чи одоо ингээ хэрэг болж байгаа байхгүй юу? Энд Германд ч сая мөнгөтэй яаж харьцах уу яах вэ их үү тий. Тэгээд ер нь надад бол миний туулж өнгөрөөсөн Монгол туулж өнгөрөөсөн бүх юм маань бүгдээрээ аюу маш их хэрэгтэй, маш сайхан амьдрал гэж боддог. Тэргээр ч их бахархаж авдаг. Тэгээд хүн гэдэг хүн чинь ерөөсөө хаан амьдарч ирсэн ямар хүн бэ гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Тэрийгээ үр удамдаа маш сайн хэлж явах хэрэгтэй. Би боддیں۔ Тэгээ хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. Миний хүүхдүүд Монголоос гаралтай. Та нар ерөөсөө мартаж болохгүй. Тэрийгээ байн хэлдэг. Маш их сайхан гадаад байдаг бас эцэгчүүд нь сонсомоор их сайхан үг байна. Мэдээч хэрэг Монгол хүн болон үр хүүхдтэй бас Монгол улсаа одоо сурталчилж Монгол улсаа ойлгуулж таниулах гэж ингээд хичээж явдаг байх. Тэгээд бас зарим хүмүүс эцэгчүүд маань санаа аваад улам их бас хичээх байхаа гэд ингээд бодож байна. Ер нь хаанаас ирснээ хинбэ гэдгээ бас мартаж болохгүй. Өнгөрсөн түүхгүйгээр өнөөдөр гэж байхгүй тий. Өнөөдрийн одоо хийж бүтээсэн зүйлгүйгээр маргааш нь сайхан ирээдүй гэж байхгүй. Тэгэхээр ер нь өөрийнхөө ирээдүгээ одоо бүтээж зорилготой явж байгаа хүн бол өөрийнхөө ирээдүг урьдчилж харж чаддаг гэж би боддог. Чи өөрийнхөө ирээдүг ер нь хаана байна гэж бодож харж байна. Загварын ертөнцид ер нь уралдаад Монгол дээр бол одоо дэлхийн орчуудтай уралдаад явах тийм төсөөлж чанд байдгүй. Байлгүй яах вэ? Тэр чинь одоо маш том мөрөөдөл л да. Би өөртөө бас заримдаа их хатаад байдаг. Ер нь бол би гэдэг хүн юмыг илүү их мэдэж мөрөөдөхийг хүсдэг. Дандаа би айгүй сониуч хүн л дээ. Тийм учраас маш их мэдэж бүтээх хүсдэг. Миний нам брендинг гараа болгоор 2020 онд эхэлчихэж байгаа. Одоо яг аль биесээр 3 жилийн дараа бол ерөнхийдөө Германда танигдах бодолтой байгаа. Танигдахаар маркетинга хийн. 5 жилийн дараа гэхэд бол нөгөө болно. 10 жилийн дараа гэхэд бол 8 бол улаан хавс 7 жилийн дараа гэхэд улаан хавсан дээр зогссон алдарт дизайнер гэж би нүдэндээ харагддаг. Одоо миний ирээд бол миний нүдэнд харагддаг. Би орой болгон зүудэлдэг. Тэгэл том тайзантай ингээл баярлаа гээл инээж нэг зүудэлдэг шүү дээ. Тэгэл хорой гээл хамгийн гол нь ерөөсөө хүн гэдэг чинь юм хийх хэрэгтэй. Хийчээд тэрийг харуулах хэрэгтэй. Эхнээс нь хийхээс өмнө битгий яриа. Хийснийхаа дараа харуул хэл. Гэт миний аав хэлдэг. Тэгээд тэрэн шиг би бол нэг одоо нэг хүчрэггүй юм их чинь ингээд би залууд яг удаа хүмүүст харна биз. Өөрсдөө дүгнэлт хийцгэнэ. За маш их баярлалаа. Тэр мөрөөдөлд нь маш их амжилтыг хүсье. Ер нь бас сэтгэл санаанд багтж байгаа юм гэдэг бол ер нь биелдэг. Би бол тэгж боддог. Ингээд айгу хэлэхгүй тий. Ер нь санаандаа багтсан юмыг эхэлсэн дээр бийдэг. Тэгээд чиний өөрөө чинь санаандаас ингээд улаан хевсэн дээр миний одоо хийсэн бүтээл ингээд өөрөө бас ингээд зогсож байна гэдгийг төсөөлөө харсан байгаа. Энэ одоо биелээ болоосаа гэд үнэхээр одоо маш их хүсэж байна чамд. Тэгээд баярлалаа. Саяхан би бас танай дүүгийн чинь талаар олж уншлаа. Бас ярьслах гэсэн байна. Тэгээд зис эрдэн гэдэг сайхан дүүн Монголд байдаг юм байна. Тэгээ энэ талаас нь би асууж болох уу? Энэ жоохон эндээс байж магадгүй зүгээр. Болно. За намынгийн маань одоо дүүн отхон дүүн болтой байсан зис эрдэн гэдэг дүүн хөгжлийн бэрхшээлтэй охин байж агаад тэг яванда маш их одоо эмчилгээ хийлгэж аав нь эмч хүн учраас бас их нэлээд зүтгэл гаргасан учраас хэлд хөлд орсон гэж би ойлгосон. Тэгээд ийм одоо дүүн гэртэн байдаг байхад манай Монголын нийгэмд бас их хүнд хэцүү үе байсан шүү дээ. Хүмүүсийг одоо жоохон илгэлж доогддог ч юм уу тийм нэг жоохон эвгүй үзэгдэл ингээ гардаг. Тэр бол ялангуяа гэр бүлийнхэнд нь бол маш хүнд тусдаг байх. Хүн өөрийнхөө биеийг одоо өөрөө хүсэж ингээд олохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд маш их хэцүү эмзэг байдаг байсан болов тэр үе ямар байсан хүүхэд байх нас нь одоо дүүтэйгээ хамт байхад. Тийм манай Сэрдэн ах хоёр ихэр төржсэн. Тэгээд дүү нөгөө ихэр нь мөнгөний эрдэнэ байсан. Тэгээд тэр маань 3 сарын дараа эндэгдэлт болоод тэгээд нас орсон.
Тэгээд манай хоёр дүү анх инкубаторт байсан жижигхэн хайрцан дотор яг бол нэг нь нэг хил 200 г, манай десерт нь хил 800 г байсан. Тэгээд би тэр тухайн үед ингээл өдөр болгон ихрүүдэн цэцэрлэгээл очиод хараад баярлал гүүгээл явдаг. Тэгэл десертний тойд бол би бол яг хоёр дахь ээж гэсэн үг. Би дүүгээ аяг хайрладаг, дүүгээ маш их дэмждэг. Тэгээд миний одоо нуруунд дээр өссөн л хүүхэдтэй ошин шиг л байдаг гэсэн шүү дээ би ч ерөөсөө. Дүүгээ нэг үүрчээл тэгэл одоо автобус мохтуусан суухаар тэр манайхан чинь цуудал тавьчихгүй. Эсвэл бол дүүгээ би чинь 13 даас 1-р хороолоос 13 дугаар хороол хүртэл нэг дахиад дүү хүүхдийн цэцэрлэг гэж байдаг гэсэн. Тэгээд тэнд би хөргөж өгж явах тэгэл дүүгээ тэрэл ингээ автобус сууж байгаа шүү дээ. Нэг автобусанд 23 гэсэн. Тэгээд ерөөсөө ингээ хүмүүсд цуудал модал тавьж өгөхгүй. Мухам хараал жоох юм би ч хүүхд гаргачлаа гээл хэлж мэлэл. Тэр айгу тийгэж манайхан айгу тийж эмзэглүүлдэг гэсэн тийж айгу хэрдэг байсан хэлдэг байсан. Тэгээ би тэгэл дотроо заа ойлгохгүй хүмүүстэй юу ярих вэ гэж тэгэл бодчихсон. Тэгээд одооны нийгэм одоо ерөнхийдөө ямар шүү бас юм байгаа Монгол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд аюун жоохон харж хамгаалж асарж баймаар санагдаад байдаг. Одоо Германд аль өөр шүү дээ. Одоо манай дүү ингээл Монголд свэгээ өгөхөр зүг ажил тахгүй. Энэ Германд чинь заавал ч хөө үйлдвэрт 20% юм уу 2% хүн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүд авдаг. Авахгүй бол дотор аягүй өндөр төлдөг байхгүй. Тэгээ би ямар сандаа дүү минь ирээ чи Монголд аж ахаар Германд ирээ сайхан амьдр гэлтэй. Тэгэл Монгол гэлэх юм шүү дээ. Тийм маш мундаг манай сувд десерт нь бол ажилсаг. Би хэлдэг байхгүй. Одоо би ч гэсэн хэлж байгаа. Германд ирээд надад бүх юм өгөөгүй шүү. Намайг ерөөсө дуудаагүй. 8 эрт нь энэ Германд ирлээ гэд хадаг бараа сүүрээ зогсож байгаа хинч байгаагүй. Тэгээ би бол нэг л юм сурсан юм. Догш. Ширээгээ догшоод өдрөө нь хараа сайн байна намайг 8 эрт гэдэг. Гэж өөрийгөө харьцуулж чадчих хэрэгтэй гэдгээрт те. Хоёрдугаарт Герман хүмүүстэй нэн зэрэгцэж ажиллахын тулд чи хоёр алхам тэр хүмүүнийг алхам гэж чи хоёр алхам байна. Тэ? Тэгж ажиллах хэрэгтэй. Өдөрт тэр хүмүүсд 8 цаг ажиллахад би 16 цаг ажиллах хэрэгтэй. Би хичээж чи өөрийгөө хүмүүстэд таниулж өөрийгөө амар канонг болох хэрэгтэй гэдэг ч байгаа. Би тэгж боддог. Тийм учраас их ажилдаг. Аюу ажилдаг. Манай өөрийгөө хүлээн зөвшөөрөх тал дээр гэж энэ тий уучлаарай өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэгжээж хүлээн зөвшөөрөх юм аа гэдэг. Тийм тэрэн дээр бол гадаадд байгаа монголчуудаас өөрсдөө мэдж байгаа ах. Тэгээ хятад матад эсвэл Нёхо Шина гээл хүмүүсүүд энд бас дормжлохгүй дормжлог л ахал та. Намайг бол их дормжилж байгаагүй. Тэгээ тэр талаар би яагаад десертник яг Германтай сая холбуулсан гэвэл энд бас амьдрал байдаг юм аа. Хүмүүсүүд бас хүлээн зөвшөөрдөг тий. Хүн бол муу биш. Хүнийг сайн харах хэрэгтэй. Монголд байгаа хүмүүсүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсүүдийнхаа жоо илүү хараасай л гэж боддتي. Бас хүмүүсүүдийгээ битгий тэгж хилээсээ дормжлоосай. Айгүй хэмзэгэдэж шүү дээ. Би айгүй хэмзэг юм сонсч байсан. Тэр бол айгүй бас нь доош тийм бас нэг хард хол болж байгаа байхгүй тий. Тэгж хэлмээр байна. Энэ дээр одоо манай сонсогчд болон сонссон хүмүүс маань бас цаашаа бүр хүүхдүүдтэй цаашаа ер нь бас энэ тал дээр анхаарч хармаар ингээд зөвлөх ахаа гэж би бодож байна. Германд бол бүр хууль гэж байгаа шүү дээ. Үндсэн хууль заасан байж байгаа. Хинч хөгжлийн бэрхшээлтэй гэхийн улмаас хурж үл болно гэдэг одоо хуулиндаа хүртэл оруулсан тий ялгуурлан гадуурхахын эсрэг хууль гэдэг үеж байна тий. Энд бол энэ тал дээр нэлээд их анзаардаг бас хүндээ одоо зориулагдсан нийгэм гэж хэлэх юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй ерөөсөө хохирж болохгүй тий. Тэднийг одоо тийм хамгаалсан зохицуулсан одоо хуулийн залтууд маш их байдаг. Тэгээд тэр хүмүүс нь ч гэсэн өөрсдөө эрхээ бас их мэддэг юм бэлээ. Тэгээд бусад хүмүүс ч гэсэндээ тэгж илглээд доглоод шоолоод байх нь нэг мэдрэгддэггүй шүү дээ тий. Манайх одоо тэгт үндсэн хууль юм уу уучлаарай яригч насна. Үндсэн хууль юм уу одоо хүний иргэн ямар хуультай яг хуулиа өөрсдөө мэдээд тэрэндээ бас батд зогсоод тэгээд бас туушрмааргүй юм аа. Айгүйх туушраад хүмүүсүүд. Тэгээд нэг сонсоогүй мөртлөө сонсон болж яриад тэдрийгээ жоохон бас татуул болон зүгээр идэх санагдаад үү. Цааталт нь бүхэл бүтэн хүний амьдрал ингэ явж байгаа учраас тийм ээ. Тийм харин. Одоо тэгээд энд харагдаж байгаа шүү дээ. Ерөөсөө тохирддог гэхээр л ерөөсөө муу болчдөг.
Тэгэл жоохон хүүхд дүүгөө төөрөө явж гот хүүхд гээл ойрччихчаал загнадаг ч юм уу тий. Тэгээд тэр айгуу имзэглүүлж исэн биш чи би анх удаа сонсож байна. тийм тэгээд скул бол миний дүүгөө чинь зүгээр годомчонд явж байгаа. Тэгээд одоо гарч. Дэсэртэн чинь сургуульд орж чадахгүй гээл өмсөн дээр хөлн шалбарцтай босч чадахгүй сууж байгаа юм чи. Тэг чинь тийм мохоо байж болохгүй шүү дээ. Ерөөсөө дунд сургуулийн хүүхдүүдэд заах хэрэгтэй байхгүй юу? Тэр хүүхдүүд яаж тэр хүүхдүүдтэй ажиллах уу? Яаж туслах уу? Тийм гоё инэрэнгүй мэдрэмжүүдийг л өгмөр санагддаг байхгүй юу? За тэгээд дүүн сонсож байгаа бол Globus podcast-ийн өмнөөс маш их баярыг хүргэж байна. Яг тэгэхээр бас хувьдаасан одоо бизнес эрхлээд ингээд энгийн жирийн хүмүүстэйгээ энэ зэрэгцээд ингээд бас өөрийнх нь төлөө зүтгээд их хөдөлмөрлөөд явж байгаа ийм ундаг дүүтэй юм билээ. Тэгээд дүүд нь маш их амжилтыг хүсье. Тэгээд бас минь хүргэж байна. Солоос за хоёулаа жоохон тийм сэдв рүү ярьчлаа. Жоохон сэргэлэнд манай номин бол их сэргэлэн цоглог эмхтэй гэж харагдаад байдгийн. Ер нь сошиал медиагээр ингээ харагдаж чинь энэ тэнд партинд их орд юм шиг байгаа юм тийм үү? Гурван юм зарлж шүү. Парти ч нэг жилд нэг 2 3 орно орлогод их эмхтэй. Их гоё дэгжин хувцалтан явцсан зургнууд тавьсан харагддаг байхгүй. Найсартайгаа гарч орлогод явахад чинь хүмүүс чинь өдрөө олон парти идэх юм бол амьдрал хэцүүд шүү дээ. Тэр чамайг жоохон инээдэх гэхгүй бол сая жоохон эмзэг сэдв ярьчлаа. Зүгээр. Би тэд ингээд Германд ирээд бас инээдтэй хөгжилтэй явдал гардаг штеп. Чамд тийм инээдтэй ичмэр ч юм уу тийм хөгжтэй явдал таарч юу? Таарчсан. Би нөгөө анх Германд ирчээд хэлний курс сууж агаад сууж хоорондоо 450 евро гэдэг нэг мини жоб олгоод нэг газар ордог байхгүй. Тэгэл тэр маань Абанаш гэдэг брэнд хувцсны брэнд дэлгүүр одоо хүүхнүүд мэдгэл баг. Абанаш гэдэг одоо манай мастер байхгүй болсон. Тэгээ тэнд ингээд ороод анхны өдөр ажиллах гал ордог байхгүй. Тэгээд тэр үед би өөрийнхөө палаж өмсөсөн. Өөрийнхөө хийсэн байсан палаж өмсөд байжсэн чинь 2 хүн ирээд миний палажийг асуу танах энэ палажийг зарж байгаа таны өмсөн палажаас чинь эмиг авъя гэдэг хэвхэв. Тэгвэл би амар сандраад хүү миний палаж би өөрөө хийсэн юм а гээл сандраал ингээд өөрт шаардах харсах гэсэн чинь нөгөө манай эзэн хөөхн надруу ингээл хараал ажаал байгаа юм чинь. Дээжсэн чинь нэг 80-тай дүү 70-тай дүү айгүй ганган их ч орд ирлээ. За гэлтэж тойрол явд. За та танд юу таалагдаж чинь танд туслах уу гэсэн чинь таны өмсөж байгаа палаж таалагдаж байна. Надаас чинь XL-эл би өмсч үзье гэдэг хэвчээ. Би өөр сандарч. За одоо горон сонсчлаа. Яана гэж сандраад за одоо ингээд халагдах юм даа гэж бодлоо гэсэн чинь манай зэрэг шууд намайг дуудаад 8-8 шиг гэл 10 өрөнд дуудаад за чи на палажа тал манай дэлгүүрийн палажийг өмсгөх гэдэг хэвчээ. Тэгээ бид хувцас салаад гараад ирдэг хэвчээ. Нөгөө хөшин настай хүмүүс маань намайг хүлээг хийдэгжсэн. Би явцсан болооч чадахгүй да. Гэдсэн чинь тэгэлсэн чинь би ингээл нөгөө хүнээр хараад тэр над руу хараад хоёулаа би нэрөө хараад ингээл тохио зангаар эргүүлдэ. Тэгэл ингээд хараад байгаа байхгүй. Дээсэн чинь манай захир над руу хараад гуруулаа ингээд би нэр хараад байгаа байхгүй. Тэгэл эдсэн чинь би нэг хувцас цанцтаа нэг болонлоо явсан чинь нөгөө ихч маань хөрөөд ирж байгаа. За намайг үгтэй хийдэг миний хувцсны дугаар наашаа бичээрэй гэдэг байхгүй. Тэнгөт миний нэг хамаа хөл хасраад яана гэж сандралтаа тасна яана тэгсэн чинь манай захир харцсан тийг халарсаа гэд. Тэгэлсэн чи би палажс чинь нэг сайрц байг авах гэсэн ингэдэг байхгүй юу? Хоёр палаж айлбараа гэхгүй тэнгөт бивэрснээр за гэлнэснээр хөл гар бүр хөлөрцсөн нөгөө цаас маань бүр баг ингээд бүр ерөөсө бичин ажиллахгүй айлчж байгаа юм баг. Тэрийг ингээд өмнөх кармад арай ч юм хийж аваад тэгээд ажлаа арай ч юм уу дуусгаад 8 цаг хүрт дуусгаад тэгээд 8 цагийн дараа нөгөө хүүхэн лугаа ярьжсэн. Дээс чи нөгөө чинь чиний палаж аюу гоё палаж ли биеснээр хоёрыг хоёр өөр өнгөөр захиалъя. Тэгэнгүүт би бүр нүд сэргээл яа гоё ингээд тэгээд хоёр дэлгүүр аваад батраал аваад палаж хийдэгчсэн. Одоо манай найз хүүхэн баг. 82 та хүүхэн. Тийм найз юмтай болж үлдсэн байж тээ бүр сүлдээ. Одоо хүртлээ. Одоо чи хаана юу чинь хаана 8 ко чи өрөдөр хоёулаа кофе ууя. Чам сонь сайхан зөндөл агаа да. Чамд сонь сайхан байхгүй бол өөр хинт байх вэ гээл амир хөөрхөн хайнаас хөөцлөл яваад байхгүй.
Тийж 8 хөвгөлтэй болж ирсэн. Тэгээд годомчинд явж байхад хүртэл хүмүүсээ зогсоод ингээд намайг асуудаг. Тэгээд та өмсөн хувцас чинь хаанаас хийсэн? Өөрөө хийдгүү гэдэг. Би өөрөө хийдэг гингүүт уцаагаа өөрөө явуулгот нь надад захиалга өгдөг. Тэгээд хүмүүсд намайг бас дэлгүүрт бас нэг дэлгүүрт алж байхад хувцсыг бас захиалга давхар өгдөг байсан. Тэгээд зэрэг би бас боддог байхгүй гордоод бас миний яас хийсэн юмнуудыг бас хүмүүсд их таалаад байна. Тэгээд тэрнээс их аягүйх мотивацийн авч юм хийдэг байсан. Яа одоо тэгээд новембрэнд байгуулад тэгээд байгуулсан. Тэгээд хүмүүсд 3 сарын үед миний нээлтэн дээр одоо ирэх хүмүүсд их тогтлол байгаа. Тэгээд одоо тэр болтлоо хичээндээ гэж ботсон байгаа. Тэгээд эзэн хичээвэл заяач гинэ гэдэг ямар ч байсан маш их амжилттай сайн сайхан байна гэж угаасаа намайд итгэж байгаа. Тэгээд нэр сонсогчтой бас хэлэхгүй бол хоёлоо маск гэж яриадсан чинь энэ маск л ойдаг эмхтэй юм гэж бодчихгүй. Үнэхээр гой хувцснууд одоо хүний яг биеинд нь бие галбирт нь ингээд тохируулж ойдаг юм мундаг эмхтэй байж байгаа. Тэгээд ажил нэг сайхан амжилттай байна гэж бодож байна. Тэгээд сайнны хажуугаар сар гэд бас нэг юм байх юм аа намайг тий. Тэр нь юу вэ гэхээр бас нэг юм сүүлийн үед чи өөрөө ингээд мэдээ болгоод ингээд бичсэн байсан учраас би ярьж болох сэдв болов уу гэж бодоод ийшээ орчлоо. Герман дээр нэг ийм үг байдаг. Is liegt in deiner Hand гэдэг үг байдаг тий. Одоо Монголд чөлөөт орчуулга хийчих юм бол хувь зай чинь чиний гарт байдаг гэж хэлж болох юм да. Тэгээд тэрэн дээр чи аявтай цайгаа барьж чадхаа болсон гэсэн утгатай. Тэгээд дээрэс нь миний гар бол миний ажил гэдэг маш юм одоо сэтгэл хөдлөл шингэсэн тийм мэдээ гаргасан байсан. Энэ ямар мэдээ бэ? Энэ талаараа манай сонсогчдод бас тайлбарлаж ойлгуулах зүйл байгаа юу? Тийм ээ, харин жоохон харамсалтай болсон. Би одоо ойролцоогоор 7 сар 8 сар өвчтэй байгаа. 4 сараас эхлээд 3 сараас эхлээл гар маань мдээгүй болоод гараа даачих чадахгүй болоод тэгэл өвдөөл шөнө янгаж өвдөдсөн. Тэгэл би хэмжид үзүүлсэн чинь дээр нь мөрний шөрмөс нь тасарсан байна, тасрах гэж байна. Тэгээд энэ урагталтай байна. Тэгээ мөрнийх нь яг тэр дээдлийнхэн капсул гэж яддаг шүү дээ. Тэр нөгөө юу толгойнх нь тэр нэг үрээд тань ингээд үрээд тэр ясандаа үрээд байна, урагтаад байна. Тэр чинь ингээд таныг өвдгөөд ингээд цоогоод байгаа юм байна. Энэ болохоор зэмслийн агаар хийчих юм бол гайгүй. Хурд идэх боломжтой. 3 сарын дараа та ингээд ажилдаа орно гэлээ. За болов ашгүй дээ. Тэгвэл за ерөөсө коронавич болж байгаа юм чи би бас ажиллаа хийж байгаа. Гэхдээ яг бүр нэмэнго бүр өөр ингэсэн бүр байрлалтай газар авахаас өмнө мөрөө янзлуулаад авчиг бодов. Тэгээ хаалгаа хийлгэлээ. Тэгээд ер нь мөр гэдэг чи айгүй хэцүү юм байна. Гараа хөглөж чадахгүй, хөлөө юугаа хувцас өмсч чадахгүй, гар байхгүй чинь нэг гар баруун гар байхгүй чинь ерөөсөө хэцүү юм байлээ. Тэгээд ялангуяа мөр гэж айгүй хэцүү юм байлээ. Тэгээд би чинь өөртөө их жоохон гутарсан, уйлах үед уйллаа, маш их эмоционал байлаа л та. Тэгээд үсээ угааж чадахгүй, үсээ боож чадахгүй, тэгээд өмднийхөө товчийг товчилж чадахгүй тийм байлаа. Тэгээд тэр маань одоо тэгээд одоохондоо сайн нэг 2 удаа сэтрээд өвдгөөд би 2 удаа фэшн шоунд орсон чи тэрийг бүр гараа өвдгөөд тэгээ би бодчихлаа сая өөртөө ер нь хятуу байсан юм байна. Өөрийгөө одоо ерөөсөн машин одоо ажлын машин болгоцсон юм байна. Ерөөсөн. Тэгээ өөрийгөө хайрлах хүн байна. Тэ? Тэгэхээр зэрэг би бас өөрийгөө бодлоо л да. Өөртөө ер нь бол өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Хайрлаад эрүүл их байх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө байж байгаа байдалтай маш сэтгэл хангалуун байж ээж миний ажил урагштай явах юм байна гэдгийг одоо ингээ маш их бодцсон байгаа. Тэгээд 2 сар хүртэл одоо эмчилгээ явагдана. Тэгээд энэ одоо өдий болтлоо миний гар маань сайжирч байгаа л да. Сайжирч байгаа. Өдий болтлоо ингээ гар маань ингээ айгүй олон төрлийн эмчилгээ хийлээ л да. Дасгал хийлээ. Тэгээ зүү тавиулаа. Одоо манай энд маш мундаг эмчэдэг оюуна гэдэг ч байгаа. Тэр маань маш их надад тусалж байгаа. Миний гаранд зүү тавиад одоо би гар маань мэдээтэй болж байгаа. Мэдээтэй болж байгаа гард аяртай цайгаа жоохон даадаг болсон. 2 гараар байрна л та. Тэгээд эсэхээр зэрэг шууд ингээ гар мэдээг болоо өвдөн. Тэр зэрэг хаач ярьж ирсэн болохгүй гэж байгаа. Тэр зэрэг жоохон ингээл
хүссэн ч ингээ хасж гин гэдгээр бас бодоод байхгүй. Тэгээ би бас намайг одоо жоохон пауз авчи, тайм авчи, авсарлаач хийгээд байгаа юм болов уу гэж бодсон. Бас тэгээд ер нь бол хэцүү, амар хэцүү. Би одоо өөрийгөө ингээ хүмүүсүүд ингээ харахаа ингээ амар яад шүү дээ. Одоо хүртэл гадаа хүмүүсүүд тортой юм барь явж байгаа гот хатгах юм ч өөгөөд би урд нь яад ингээ амар өөртөө ингээ хайр болсон бэ гэдэг. Өөрийгөө яа хайрлаг юм бэ гэж боддоо шүү дээ. Тэгээд сайхан эмчилгээ хийдэг хүнтэй юм бэ. Тэгээд эмчилгээгээр Монгол боломжтой эмчилгээгээ бас хийлгэж байгаа юм. Тэгээд ямар ч хэсэн гарна сайхан идгээд буцаад ингээд мэрэгжлийн ажилдаа ороорой гэж одоо хүсэж जैन. Тэгээд бас нэг юм хамт олонд их талархаж мэдээ оруулсан байсан тий. Тэр Super Jump гэдэг нэртэй газар байв уу? Энэ ямар газар, энэ бол ямар байгууллага юм бол юуны учир талархах болов тэнд? Супер Jump гэхээр зэрэг би нэлээд жоохон сэтгэл готрлын байдалтай орсон байсан. Яг тэгвэл ингээд мэдээж аргагүй шүү дээ. Юм хийгээл гой материал хараад материалын нэлийг зогсоол тэгэл авахын сангингот нь одоо би жишээлбэл өөртөө би гой пэлник авах гээд байгаа байхгүй. Загвар олцсон материал авах гээд байдаг. Тэгээ авах гэхээр зэрэг заавалч оёх болдог. Оёхоор зэрэг нөгөө гар хэрэгтэй. Тэгэнгүүт нь би ямар хэцүү юм бэ? Яагаад ингэж намайг шийдэт байгаа юм бэ гэж дотроо бодоод чинь манай софт эрдэнд байгаа софт эрдэнд Савана гэдэг охин дүү маань намайг ингэж сэтгэл готрлын байдлыг нь жоо мэдсэн. Нэмэна та орооч энэ гоё сургалттай энэ болохоор зэрэг та харьсан тий би яаж авч явах вэ? Өөрийнхөө энерги яаж та ингээд тий өөртөө ингээд хоримтлуулах вэ? Сайхан энерги өгч болно. Гэхдээ муу энергиэс яаж өөрийгөө холбоолох вэ? Тиймэрхүү сургалт байна. 8 өдөр л болно. Таар гэд намайг мөнгөний төлөд оруулчлаа. Би ихлэдсэн чи орохгүй гэж тойрог үгэдсэн байхгүй. Тэг би ч цааш гэж. Өөрөөсөө холдоглол гүгэдсэн чи орсон чинь би ч уйлаад найз нөхдөд болдго юм байна. Аюу олон сайхан хүүхнүүдэд танилцлаа. Тэд нар маань би бинд аюу гой орны өгөөр тэтгэх юм байна. Хүнийг хүндэтгэж байна, хайрлаж байна. Аюу гой групп. Тэг бүр нарны цэцэрэг шиг тэгэл өдөрт 200 инээнцгэлээрээ гээл тэг нэнийгээл одоо ч нэг урд нь жоохон гээл сэтгэл готрол гээл жоохон ураацаас чи одоо бүр улам инээд болоод энийгээл тэгэл улам гой гэн бодоод өшөө юу хийх вэ? Өшөө би яаж эх орныхаа тухай танилцуулах уу тий? Яаж би өшөө амбицтай байх уу? Яаж би ингээ Монголын кашмарыг дэлхийд гаргах уу? Гой Монголын арьсан урдлыг яаж гаргах уу? Өөрийнх нь номер брэнд яаж оруулж хийх үү гэл тэгэл тиймэрхүү проектууд ингээд эхлээл явж байгаа байхгүй. Тэр бол үнэхээр гой сургалт. Би одоо өөрөө багш нь боллоо. Багштай ирэхээ авлаа. Энэ болохоор зэрэг би хүмүүстэйгээ ингээ хөгжөө явах юм. Өдөр болгон би дасгалаа юм. Өөрийнхөө дасгалаа хийн. Тэгээд муу мэдээнүүдээс жоохон өөрийгөө холдуулна. Дандаа сайн сайхан бодно. Гэр бүлээ хайрлна, улам их хайрлна. Би гэр бүлд амар хайртай. Улам хайрлна. Тэгээд хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг маш их сонсдог. За тэрийг бүр улам их сонсно. Уурлахаасаа илүү тэгээд дандаа тайлбарж өгөх юм бол өгөх ёстой гэж би боддتي. Тэгээд тийм талаасаа илүү их намайг байсан байгаа байдлыг маань илүү хөгжүүлээд өглөө. Тэгээд тэрийгээ би одоо өөрөө байнга өөрөө хөгжүүлэх ёстой байна гэдгийг бодоод тэгээд тэрүүгээрээ би өөрөө багшийнхаа эрхийг аваад тэгээ одоо манай 8 сурагчид маань ингээд бүртгүүлсэн нэг өдөр эхлэх гээд байж байна. Энэ бол үнэхээр гой сургалт шүү. Манайхаа зүгээр л амжилт зүгээр амжилт. За маш их амжилт хүсье түнд нь. Намайг тэгвэл энэ интеллект трена гэд яриад байгаа тэр мөн оюун ухааны дасгалжуулагч гэж нэрлэдэг. Оюуны философи. За оюун ухааны дасгалжуулагч гэхээр одоо яг ямар ойлголт байгаад энэ интеллект гэдэг нэр томьёо маань интеллигенц гэдэг нэр томьёоноос ямар ялгаатай юм байна гэд энэ дээр жоохон тайлбарах уу? Интеллигенц гэдэг интеллигент чинь ер нь нэг утгатай үг. Тэр нь болохоор зэрэг яг нөгөө өөрийнхөө байгаа одоо би бол энийг чинь бүгдийг нэг заасан шийдэр чинь бүгдээрээ хүмүүст өөрсдөө мэддэг өөрийнхөө амьдралд мэддэг юмнуудыг нь эргүүлээд би тэр хүмүүсүүд нь зааж өгөөд тэрийг илүү баттгаж өгөх хамтдаа суралцах талаар л явагдаж байгаа юм л да. Тэр нь болохоор би болохоор зөв бүр заагаал урд нь галахад яваад байх биш. Тэр чинь группийн ажил. Тэгэхээс бол би одоо шууд шинэ юм гаргаад ингээд яриад байгаа юм тийм биш.
Тэг ерөөсөө байгаа юмнуудаа одоо байгаа харизм хүмүүстэй яаж харьцах вэ гэдэг чинь ингээд ад жаргалын коноп гэдэг байгаа. Тэрийг ингээ хүмүүст дарахгүй яваад байдаг. Тэрийг даруулахын тулд би тэрнийх нь дарах аргыг нь зааж өгөх. Тэрний дасгалыг хийгээ явах. Тий. Тэрийг бодохоор зэрэг тэгж хэлмээр байна. За нэг үгээр хэлбэл ийм юм тийм ээ. Зарим хүмүүс маань нөгөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ тийм байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддгүй хүн чинь хүсэж байгаа юм авцсан ч байсан гэсэн сэтгэл бас дүүрэн болж чаддаггүй энэ төр тохиолдол байдаг тийм. Тэгэхээр ер нь тэр зүг рүү юм байна. Тэгээ дээрэс нь бас нэг юм гоё үг байдаг. Хамгийн агуу хүмүүс одоо хүнд итгэл найдвар урам зориг өгдөг хүмүүс байдаг юм аа гэдэг нэг үг байдаг тийм. Ер нь би биендээ их урам харилж ямаар юм бэлээ. Манай Монгол ард их гоё үг шүү дээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэд актер зөрлж хэлсэн байгаа шүү тийм ээ. Ууцыг нь хугарсан хүн ч одоо амар өвдөн байлгүй дээ. Тэгэхээр тэгж зөрлж хэлхийг бодоход урам гэдэг тухайн хүнд ямар их үнд цэн урам зориг урагшлах ирч хүч болж очдөг юм бэ гэдгийг одоо сургадаг юм байна зү. Зөв. Одоо тэр орчин өөрчилж байгаа байхгүй юу? Бүр аюугаа өөрчлөлт бүр тэр хажууд байгаа хүмүүсээс ч өөрчилж байгаа. Тэр цацарч байгаа байхгүй өөрөө чин сэтгэлслэний гэдэг чинь аюугаа том. Тэрийг чи ингээд заавал ч 200 удаа нэх биш тэрийгээ дадаад тэгээ энийгээд амьсгалаад тэгээ урам зоригтой байна. Юм болгон чинь одоо материалыг болоод байгаа байхгүй. Тэр материалын юмнаас жоохон татгалзаад өөрийнхөө амьдралдаа цөфрөд нь сэтгэл хангалуун байх. Ондоо өвний үед хэрэгтэй гэж бодод байдаг. Тэгэхээр тэр нь аюугаа том сургалт. Тэгээ тэрийг би шууд өөрөө би багш нар бодъё гэж бодож байна. Яг бол би дүүнэртээ аюух зөвлөдөг, найзартаач их зөвлөдөг. Тэгээ би ер нь зөвлөдөг хүн юм байна. Тэгээ тэрнээс бас аюу урам авт юм байна. Тэрийгээ бас жоохон өсгөө хөгжүүлнгээ номинго авч явах гэж бодсон байгаа. Тэгээ одоо ажлын гараа мань хэлэх гэж байгаа. Юм гомдоосон бол би уучлаарай гэж хэлэх дуртай. Шууд уучлаарай гэж хэлдэг. Шудраг байх хэрэгтэй хамгийн гол нь хүнд муу санахгүй байх хэрэгтэй. Тэгээд миний ганц гол баримтлагдаг зүйл маань болохоор ерөөсөө л хүнийг хүндэтгэх, хүнийг хайрлах хэрэгтэй. Хүнээс хайрл хүлээхгүйгээр эхлээд хүнийг хайрлаж ээж дараа нь хүнээс хайрлал хүлээ шүү гэдгийг би одоо хүртэл хүүхдүүдэд хэлдэг. Тэр бол аюу чухал гэж боддог. Миний амьдралд. За баярлалаа их сайхан хариултанд маш их баярлалаа. Намайг хоёлоо буцаад хувцруу нэг хальт орё гэж би бодлоо. Ер нь Германд би сонсчихсан жижиглэн худалдаалагчид тий ер нь маржин 20-40% байдаг гэдэгжсэн. Тэг сонсчихсан манай сонсогчид сонирхчиж магадгүй ер нь өөрөө ийм урлан ажилладаг хүнд чи заавал тоо хэлэх шаардлагагүй. Бас нэг арай өөр тоо яригддаг тий энэ маржин. Тий мэдээж санхүүрүүч нь орж байгаа учраас заавал тоо наривчилж хэлэх шаардлагагүйгээр нэг харьцуулалт хийх боломж байна уу? Бэлгүй яг. Одоо энэ гар урал гэдэг чинь Германд их хүнтэй байдаг. Ялангуяа Made in Germany гараар хийгдсэн тий. Тэдрээ бол нэлээд германчууд өөрсдөө ч сүнэлдэг. Одоо ингээ хараад хахад чинь германч аягүй том гүрэн боллоо шүү дээ. Бүх техник, технологи, машиныг газарт нь гаргадаг, экспортлдог тий. Тэгэхэд фэшны хувцас нь бол хийгдэхэд бол ер нь жоох багассан. Ойролцоогоор бол 1.3 сая хүн фэшн чиглэлээр ажиллаж байна. Ойролцоогоор одоо нэг судалгаагаар бол тий. Би энэ дээр юу хэлэх гээд байгаа гэхээр зэрэг фэшн гэдэг чинь аягүй олон төрөл байгаа шүү дээ. Нэг нь болохоор fast fashion, хурдан fashion, удаан fashion, эко тий. Тэр чинь тусдаа. Миний чиглэл болохоор зэрэг дахиад prêt à porter ready to wear өндөр зэрэглэлийн фэшн болж явагдаж байгаа. Учир нь одоо би хүмүүсүүдтэй биендэнд харуулж хувцанд хийж өгч байна. Хүссэн хувцанд засаад өгч байна. Хуучин цүнхийн оёод өгч байна. Тэгээд тэрнийг нь бүр өөр шинжилээд өөр янзлаад шин загварын цүнх болгож дотор дээр нь зурх ч юм уу тиймэрхүү маркер, тиймэрхүү үйлчлэгээ явуулдаг. Тэрийг бас авч явна гэж боддог. Тэгэхээр зэрэг үнэтэй. Тэгтээ хүмүүст бол мэдээж би Chanel, Coco Chanel, Gucci-тэй бол өрсөлдөж чадахгүй ч мүлэн
тэг 100 жилийн түүхтэй мундаг брэндүүд дөнгөж стартап нэмэлт дизайнер бол тэдрийг бол би бол шүтэж авдаг. Тэгтээ би гэдэг хүн бол өөрийн гэсэн сторитой. Монгол гэдэг сайхан нэр байна. Хүүхэд насны минь стори байна. Би өөрийнхөө гэрийнхаа традиционал аргаар хийж исэн бүтээлүүдийг тэрийг би ингээд маркет дээр зах зээл дээр гаргахыг хүсэж байгаа. Тэрийн тиймэрхүү байдалтай байсан ч одоо хүмүүсд их хүлээж авах дуртай. Зүгээр нэг копи биш. Тэгээ өөрийнхөө урлаг болгож гаргаж түгээхийг л хүсдэг. За маш их амжилтыг хүсье. Тий өөрийнхөө уламжлалт аргаар бүтээгдсэн бүтээлүүдийг ярьж байна тийм ээ. Сая герман дээр тэр үг орсон болохоор би залруулж хэллээ. Зарим сонсогчид нь герман хэл байхгүй учраас нэмээ ер нь одоо ингээд дэлхийн нийтээрээ байгаль дэлхийн материал одоо даавуу бүс бараа текстил дээр хүртэлтэй тэгж яригдчихэж шүү тий. Тэрийг их анзаарч худалдаа хийдэг болж байна. Худалдаа авагч нар ер нь дэлхийн за Германы гэж яриа л да. Германы энэ чиг хандлага ер нь хаашаа явж байна? Одоо ер нь тэгээд судалгаагаар 2000-аас 2001 оны судалгаагаар ерөнхийдөө харж байхад 66% нь болохоор зэрэг люксус маркет мөнгө өгсөн байна. Хүмүүсд ерөөсөө худалдаж авах чадaltaй байна. Дэлхийн нийтэд тий 66%. Одоо 2025 он хүрэхэд люксус лакшери бүтээгдэхүүнүүд нь 5%-аар өшөө нэмэгдэж авна. Тэгэхээр тансаг зэрэглэлтийн лакшери. Одоо энд чинь одоо цэвэр 100% кашмир тий Монгол гараар хийгдсэн арьсан бүтээгдэхүүн торгоор хийгдсэн гоё бүтээлүүд өөрийн гэсэн авангард стилийн хувцснууд гэж ороо өвчж байгаа байхгүй. Тэгэхээр би бол энд бол өрсөлдөж чадна гэж боддог. Чадахтаа бүр чадахын хувьд бол бүр сайн чадна. Тийм учраас би одоо өнөөдөр ингээд юм хэлж байгаа. Энэ өнөөдөр маргааш ингэж үр дүнг нөхгүй ч гэсэн 5 жилийн дараа үр дүн нь болохоор өөр гарна. Тэ биний диаграм дээр. Тэгэхээр зөвөөсө хардаг байхгүй юу? Манай монголчууд Made in Mongolia Монголд хийсэн бүтээгдэхүүнүүд авахгүй хятад руу ингээд хятадын бүтээгдэхүүн нэг мөнгөөс харагддаг. Одоо ингээд Монголд хийсэн хүүдий ч юм уу те Монголд хийсэн гоё кашмируудыг авахгүй гэл эсвэл бол хятад хийсэн гутал аваад тэр чинь хятадд инвестицион хятадд мөнгө орлоод. Тэгэд энэ германд байгаа хүмүүсүүд чинь Made in German Германд хийгдсэн бүтээгдэхүүнүүд авч байна. Тэр нь юу гэхээр зэрэг тэр Германд хийж байгаа бүтээж байгаа хүмүүсүүдтэй ингээд урмын өгөөд бас санхүүжуулаад орлого орлоод байгаа байхгүй. Тэрэн дээр аюу мундаг. Одоо ингээд хараад хад ингээд германчууд чинь жимсээ хүртэл авахтай Испани Итали гэж авахгүй юм чинь. Альма хонготнаа энэ манай ойролцоо ингэ тарьсан айлм байна. Эндээсээ тийм гоё ингээд одоо ерөөсөө тэр нь болохоор зэрэг автомат биш. Бүр өөрөө ирэхгүй ингээд ус орноо бүр ингээд хөгжүүлээ. Ус орныхаа санхүүг нь барай авчиж байгаа байхгүй. Тэрэн дээр аюу гоё анхаармаар санагдав тийм. Одоо Монголд байгаа хүмүүсд маань хэрэг сонсвол мэдээж би өрөөсгөл ярьж болохгүй л те. Бас ер нь жоохон миний харж байгаа миний бодлоор л та. Тэгэхээр зэрэг миний хувьд болохоор зэрэг 80 сая хүнтэй энэ Герман гэдэг улсад өөрийнхөө байсварыг олохын тулд мэдээж маш их ажиллана. Ихтэй бол надад бол ирээдүй байгаа шанс байгаа. Байхтаа маш том шанс. Тэр нь болохоор зэрэг эко бүтээгдэхүүн Монголынхаа 100% кашмир Монголд хийгдсэн арьс бүр өөрөө илдсэн арьс. Тэрийг Германаас цэцэл дээр гаргана. Тэр нь амбицтай байхтай хэрэгтэй гэж бодод шүү дээ. Германд эхлээд гаргахчаа дараа нь Европ дараа нь дэлхийдээ гаргана гэж бодож байгаа. Одоо энийг дашин хэлэхэд бол хэрвээ ноолрон бүтээгдэхүүн гэдэг хийдэг аюу гоё үлдэр тэ арьс ирнэ үлдэр хийдэг хүмүүстэй холбогдоорой хамтарч ажиллана. Би одоо хайж байна. Судалгаа гаргаж чинь хайж байна тий. Тэгш шинэ би одоо ерөөсөө Монголд байгаа Made in Mongolia-г л ерөөсөө хөгжүүлэх гэж боддог. За Монголынхоо үндэсний үйлдвэрлэгчтэй маш их дэмжиж ажиллая гэсэн сонирхолтой ийм Германд амьдардаг загвар зохион бүтээгч эмэгтэй байдаг юм бэ. Тэгээд сонирхсан хүн байвал бид нар дота талд нь хаягийг ингээ орхиж болно тийм ээ нэмэ? Болно болсгоо. Би их нээлттэй эмэгтэй байдаг. Тэгээд
холбогдох тийм хүмүүс юмыг аж мэдгүй гарч ирвэл тэгээд хин хинд нь хэрэгтэй ийм сайхан ажил болох юм байна. Тэгээд номиндоо маш их амжилтыг хүсье. Бас нэлээ олон сэдвээр ингээ ярьлаа. Нэлээ их цагийг нь бас авч जैन. Тэгээд бас нэг сонирхож асуух юм байна. Намайг чиний хувьд өөрөө Франц, Англи хэлээр ингээд сурж исэн, их сургуулаа төгсөж исэн. Германд одоо нэлээд бас мундаг герман хэлтэй болсон байж байгаа. Тэгэхээр энэ Франц, Англи, Герман гэдэг байгаа энэ гурван хэлнийх нь аль нь ер нь жоохон ийм уран сайхны шин чанартай хэл юм шиг чамд санагддаг вэ? Ер нь загварын ертөнцид арай ойрхон хэл нь ямар хэл бол? Наад чинь гоё асуулт шнэ. Баярлалаа. Би ер нь Францд амар хайртай, айгаа дуртай хэл. Тэгээд ерөөс анх сонсож байгаад ерөөсөө уянгалал дуу шиг хэлдэг гэсэн. Мелоди хэл гэдэг шиг. Гэтэ би Франц, Англи, Герман хэлээр юм жоо муу шүү дээ. Ер нь бол тэгээд муу өөрийгөө муу гэж боддог. Одоо тэг Францлаа сурна гэж бодоолаа өшөө бүр сайжруулна гэж бодоолаа. Герман хэл жоо хатуу хэл. Англи хэл бол хэрэгцээний хэл. Хүн болгон хэл англи хэл ярих хэрэгтэй. Одоо шилээ ялангуяа би одоо хэрвээ Лондон ч юм уу Америк Англид эсвэл Америкт фэшн шоу ихэд би бол англид хэрэгтэй. Би өөрийнхөө хувцас сторигоо танилцуулах хэрэгтэй. Би прессэ сэтгүүл дээр би өөрийнхөө тий юугаа хэлэх хэрэгтэй. Тэгэхэд англид хэрэгтэй. Тэгэхэд би одоо миний хэл мэл жоохон дутуу яагаад гэдэг. Тэгэхээр зүгээр санаад заавалт зүгээр бодоод байгаа шүү дээ. Хүн ер нь бүгнийг чадахгүй гэж шатах албагүй босч бодтыг. Гэхдээ яг сурцсан байхад зөвхтэй. Энэ гурван хэл чинь ерөнхийдөө гоё хэл. Герман хэл айгаа дуртай. Бас анх сонсож байхад л бас инээдтэй лээс. Энэ ямар сони хэл вэ? Ямар хатуу хэл вэ? Аюу сонин хэлэхэд хүртэл ингээ хэл хугалчих гэдэг сони юм аа. Тэгээ одоо сонсоод байхад амар хайртай болцсон шүү дээ. Айгаа дуртай. Хэл гэдэг чинь өөрөнгөсөн онцлогтой. Өөрөнгөсөн бүтэмжтэй. Надад техникийн хэлд тохирсон уучлаарай яриг тасалчлаа. Жохон техникийн хэлд тохирсон хэл санагддаг шүү дээ. Тий. Айгу яс ягчсан хэл. Тэгээд англи болохоор жоохон ингээл шүүдэл. Монгол болохоор маань хүрдэг гэхгүй. Монгол болохоор өгүүлбэрийн зохион байгуулалт нь жоохон хэцүү. Тэгээ ерөөсөө хоорондоо ярихаараа зэрэг өгүүлбэр бүтэн өгүүлбэр нь ярьдаггүй. Тэгээд тарлалж ярьдаг. Тэгээд таллахаар нөгөө хүн ойлгочдөг гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүт миний сайхан монгол хэл шүү. Энэ чинь надтай хайртай. Би өөрөө амар хайртай гэд. Би Монголд амар хайртай. Одоо тэгээд зарим герман гадаад өвгнүүд оруулсан уучлал хүсье. Манай сонсогдож байгаа хүмүүсд маань уучлаарай. Өшөө хэлээ монгол хэлээ бүр улам мэрэгчтэй өгөө гоё төлхөө сурнаа гэж боддог. Энэ дээр би бас намайга жоохон хамгаалъя гэж бодож जैन. Тэгээд олон жил ингээ гадаад амьдарсан хүмүүс өөрөө хүсээгүй байхад ингээд хэл үнэндээ ингээд зэвэрдэг юм билээ. Тэгээд тэрний нэг жишээ нь бас би өөрөө байж байгаа. Тэгээд ямар ч гэсэн маш их хичээж байгаа тийм монголоор сайхан ярих гэдэг хичээж байгаа. Тэгээд монгол хүмүүстэйгээ тэр болгон ярилцаад байдаггүй болохоор хэл үнэхээр зэвэрдэг юм билээ. Дээр үед бол намаа би нэг Adidas-ийн гоё брэнд гэж би Adidas-ийн тухай одоо түүхийн номыг уншижсэн. Тэр Гайштайфен гegen Puma гэдэг гоё ном байж байгаа. Ер нь герман хэлтэй сонсогчдод магадгүй англи хэлтэй ч байдаг. Тийм түүхийн ном. Тэрэн дээр бас их сонирхолтой төвхтэй ингээд ах トゥ хоёр тий Дасла гэдэг хоёр хүн одоо хамгийн анх ах トゥ Дасларын гутлын үйлдвэр гэдэг ингээд нээжсэн. Тэгээ сүүлдээ ер нь жоохон үзэл бодол зөрчилдсөн учраас ингээд хоёлоо хоёр талд нэг нь Adidas болж үүсээд нөгөөх нь Puma болж байсан ингээд их гоё түүх. Тэгээд тэрийг мэддэггүй бас хүмүүс бийжж магадгүй тий Adidas гэл одоо спортын хувцас яриад энэ тэр нь болохоор тухайн хүний өөрийнх нь нэрний 3 үсэг овг нэрийн 3 үсгнээс бүтсэн одоо Adidas гэдэг ингээд түүх байж байна. Энэ шиг чамд ер нь бас Германы брэндүүдээс чиний дуртай ямар брэнд байдаг бол? Миний дуртай брэндүүд Германаас бол Wolfgang Joop одоо Joop гэдэг брэндээс нь тэр нь одоо өөрөө аль урд нь зарагдсан байлээ. Тэгээ Wunderkind гэдэг коллекцон гэдэг. Тэр нь коллекцонууд нь их ажиг санагддаг. Өмсгөл сайтай, эсгүр сайтай. Хосноо талаар Schumacher гэдэг дизайнер гэдэг хүүхэн байдаг. Тэр хувцснууд нь аюу гоё эсгэлттэй бас жоохон авангардтай л дээ. Тийм хувцастай би миний насны 40 насны хүмүүсд одоо миний стил арай жоохон таардаггүй. Тэгтээ аюу гоё хийгдсэн л дээ. Миний стил арай жоохон таардаггүй. Тэгээ би хадан мэжтэй хавж өгдөг байсан.
Аа одоо Германы дизайнерууд гэхээр зэрэг ер нь бол жоохон хоорхондоо тий. Би одоо өөрөө хувцас өөрөө хийж өмсдөг болохоор зэрэг тийж хүмүүс тий дизайнеруудыг авч өмсөж багассан байгаа. Тэр нь бол Cos гэдэг нэг мэдэн тий Cos гэдэг Лондонд байдаг. Тэрний өмнө эсхүр айгуу сайтай. Одоо Германд амьдардаг хүмүүсүүд бол мэдэх бах. Өмнө нь сайтай, хувцсууд нь сайн, материал нь ч гэсэн айгуу сайн, гүйцэтгэл сайтай. Тэндээс их юм олж Zara, Mango эднэрийн хувцсыг ер нь авч өмсөөгөө баг 7-8 жил болж байна. Учир нь болохоор зэрэг fast fashion банк дизайнерууд нэг өдөр 5 5 зураг гаргацсан байх хэвээр айгүй тийм ингээд ачаал ихтэй байдаг, стресстэй ажилладаг. Тэгээд 7 хоног болгон шинэ хэрэгцээ. Массанд зориулж юм хийдэг газрууд учраас тийм ээ. Тийм. Тэгэхээр зэрэг эдрийн хувцас нь болохоор зэрэг гой харьцдаг, шинэлэг, шууд fashion design, fashion show, fashion week-ийн дараа шууд гарч ирдэг. Тэдний нь болохоор 2 удаа өмсөл, ерөөсөө л тэгэл хаягдах. Тийм муу материалтай хувцсууд байдаг. Тэгээд багсаж эхэлнэ. Хүмүүсүүд ч одоо өөрсдөө мэддэг болж, мэдрэмжтэй болж байна. Би хаанаас хувцас аваад байна? Бангладеш аваад байна уу? Хүүхдийн хөлбөмбөрийг шулаад цалингийн хамгийн доотлын үн өгөөд ганц ширхэг фотог 5 евро өмсөх үү? Эсвэл би чанартай юм өмсөөд 2 жил өмсөх үү гэдэг чинь бас хүмүүний л бодол бас характер болоод байгаа байхгүй. За тэгээ маш их баярлалаа. Бид нар бас байгальдаа ээлтэй байх гэд асуулт асуудаг. Гэхдээ чиний одоо чамаас би энэ асуултыг асуухгүй өнгөрөө гэж бодож байна. Учир нь одоо загвар зохион бүтээгчээр хийлгэсэн хувцсыг хүн мэдээж олон жил өмсгөө бодно. Яг өөрийнх нь биетэн тохируулаад хийсэн хувцас гэдэг чинь бас байгальд ээлтэй талдаа ороо явчих шүү дээ. Тийм болохоор хийж байгаа ажил чинь бас ийм учраас энэ асуултыг би асуухгүй өнгөрөө гэж бодож байна. Өөрөө чи хийж байгаагаар одоо тэр хямдхан гэд байж байгаа 1-2 жил болоод өнгөн ганддаг эсвэл урагддаг одоо хувцас чинь хурдан урдан солиод ингээ байгальд ээлгүй юм байж байна. Тийм болохоор энэ асуултыг би одоо асуусангүй за. Тэгээд хамгийн сүүлд нь ер нь чиний зүгээс өөрийнхөө бас өсгөж төрүүлсэн одоо өдий зэрэгтэй явахт нь ээж аав хоёр нь хар багаас нь хөдөлмөр заагаад бас их том үүрэг ролыг гүйцэтгсэн гэж би ойлголоо. Тэгэхээр энэ коронавигоос болоод явж чадаагүй олон монголчууд байж байгаа тийм. Тэгэхээр чамайг бас ойрын үед ээж аваагаа хараагүй ээж магадгүй гэж бодод ингээд хамгийн сүүлд нь ээж авдаа хэлэх үг хэлэх боломжийг нь олгоод энэ дугаараа өндөрлөе гэж бодож байна. За баярлалаа. Их айгүй гоё том боломж гэсэн. Миний эцэг их бол одоо миний бурхан одоо миний хамгийн хөндлөж хайрлаж явдаг хүмүүсүүд би эцэгийнхээ аюул баярлуулахыг хүсдэг. Аль болохоор баярлуулахыг бүх юмаа зориулахыг хүсдэг. Тийм учраас та хоёрт аюул хайртай шүү. Энэ 5-5 хүүхдээ аюул хөдөлмөр шингээж бүгднгийн их сургуульд хөсгөөж хөлийг нь дөрөөнд гарынх нь ганцнд хүргэж өгсөн ач буянтай та хоёр шүү. Өөр хүүхдүүдээрээ барахаж яваарай л гэж хэлмээр байна. Бас өшөө бүр та нараа баярлуулна. Та нарт их хайртай шүү л гэж хэлье. Тий. Бас дүүнэртээ бас хэлээ. 3 дуу байгаа. Тий. За тэгэхээр эрхэм сонсогчдоо энэ сайхан гэр бүлийн өөх түүхээс нь ингээд баг сагч гэсэн та бүхэндээ мэдээлэл олголоо. Тэгээд ийм сайхан урлагийн талдаа урлаг авьяастай ийм чадвартай ийм сайхан гэр бүлд нь бүгдээрэнд нь дор бүрнийх нь хийж яваа бизнест нь дор бүрнийх нь хийж зүтгэж яваа бүх ажилд нь ингээд амжилтыг хүсээд энэ удаагийнхаа дугаарыг өндөрлж байна. Дараагийн дугаар болтол баярлалаа. Баяртай сонсогчдоо. За намайг чи бас баяртай гэж хэлж байна сонсогчдоо. Уучлаарай. За та бүхэнд миний подкастыг ингээд сонссон. Тэгээд цаг гаргаж их сонссонд маш их баярлалаа. Миний бас өшөө фэшн мэргэжлэр бас суралцах дуртай Монголд байгаа хүүхдүүдтэй бас тий зөвлөгөө өгч болно шүү. Би одоо хүн болгон зөвлөгөөх дуртай шүү дээ. Өөрийнхөө бас надад өгөөгүй зөвлөгөөнүүдийг бас хүнд өгчихсэн гэж би их айг боддог. Хүнд туслахсан гэж боддог тий. Тэгэхээр зэрэг надад асуух юм байвал асууж агаарэ. Тий.
За маш их баярлалаа. Чи харин сайхан бас нэг юм хошин болгож ярихад зарим хүмүүс ингэдэг штэ. Энэ германд уццсан хүмүүс аягүй сони юм аа гэдэг өвхөн амьтанд туслахаа болчдгийн юм би монголчуудаас зайгаа бариад гээд нэг хэсэг нь ярьдаг тийм ээ. Тэгсэн чинь чи харин аягүй сайхан тэр шахахгүй за над руу яриад байгаараа юм асуугаад байгаараа гэж хөр нээлттэй юм штэ. Тийм Яг тэгэхгүй хүмүүс тэгж би түрүүн хэлсэнтэй намайг германд ирэхэд хинчтэй ингээд үүд хаалга нэгээ татаг хадаг бараа сүү бариагүй те. Энэ чинь хоёр удаа хөдөлмөрлж чинийг алхаж байгаа герман хүнтэй нэг зэрэгцэн. Ялангуяа герман гэх бэлтгэл дэлхийн өнцөг болгонд гадаад амьдарч байгаа монголчууд өөрсдөө мэднэ те. Тэнд очихоор хинч зааж өгөхгүй ямар ч ажилд орохыг мэдэхгүй те. Одоо ингээл самуурал яахаач мэдгүй явдаг хүмүүс байдаг шүү дээ. Би ч гэсэн тийм байсан. Тэр үед нь бас туслаад дэмжээд өгөх хүмүүст аягүй хэрэгтэй байна. Тэгэл манайхан ч монголчууд гээл би минь төр зарим цухтааж мухтаа тэгэл бас сонсогдсон. Надад бол тийм байж байгаагүй. Над руу харин хүмүүсээ цухтаахгүй наалддаг гэсэн. Тэгээд улам харин тэгхгүй юу монголчуудаас ингээл хол байдаг шүү дээ. Би бол аягүй дуртай шүү дээ. Хүмүүсүүд тэгэл дуртай байдаг. Тэгээ би наалдчихдаг шүү дээ. Ингээд за тийм үү гэдэг шиг аль болох тэгэл хүмүүстэй урам өгөөд тэгээд жоохон ч гэсэн өөрийнхөө тэ өчөөхөн тусыг ч гэсэн хөргөтгийнсэн гэл боддтой шүү дээ. Тэгэхээр тийм байгаасай л гэж бодож хүмүүсүүд зарим хүмүүсүүд тусалж байгаасай энэ амьтан хөрх амьтан гээл гадаад хүмүүсд хэцүү. За тэгээд олон хүмүүс дотор маань янз бүрийн хүмүүс байж байгаа. Зарим хүмүүс маань залхаацсан учраас зайгаа барьдаг болсон ч явж байгаа хүн байж магад тийм ээ. Зарим хүмүүс маань цаг зайны боломжгүй байдаг учраас бас зайгаа барьсан мэт харагддаг ч юм уу. Эсвэл зарим хүмүүс маань үнэхээр зайгаа барьдаг гэд олон янзын хүмүүс байдаг байх. Тэгээд гар бүрний эрүүл энх сайн сайхан явж байвал тэгээд Монгол улсаа хөгжүүлэхэд талаас нь ингээл туслаад дэмжиж өөрсдөө хөгжүүлээд энэ тэнд ингээд хүмүүс маань явж байгаа юм байна. Түүний нэгэн жишээ нь ингээд манай номин байла. За баяртай сонсогчтой. Уучлаарай би ганц юм хэлчихдэг хөө. Явуулахгүй. Зиндэг араас ингээд гогдоод байна шүү дээ. Би юуны төлд ингээд юуны өмнө энэ Европт байгаа аюу мундаг бүсгүүчүүд найзалдаг. Тэгээ бүгдэнд нь над миний подкастыг сонсож байгаа мундаг хөөхнүүд нь бүгдэнд нь маш их амжилт хүсье. Та нар ч мундаг шүү. Бүгдээрээ Монголынхаа нэрийг гаргаад тэнд ажиллаж амьдарч байгаа бүсгүүчд байгаа. Тэгээд тэдэртээ чин сэтгэлийн халуун баярыг ингээд миний өмнөөс дамжуулаад та нартай улам их ирээдүйд та нарын гарт байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд их энергийг одоо миний зүгээс та нартай илгээгээд чанга төрөн үнсий гэж хэлье. За тэгээд олон сайхан найз нь сонсоод дор бүрнээ баярлсан баха гэж бодож байна. За яг үнэнгээсээ баяртай сонсогчдоо. Баяртай.